За хотоодонд хайртай хүмүүс за мөн одоо хотоодны шархлаа, хотоодны өвчнөөс урьдчилан сэргийлийг хүсэж байгаа хүмүүсээ бол энэ лайктараад үлдээчих танд маш хэрэгтэй зөвлөгөөг хэлж өгье. За ялангуяа хотоодны улаал шархлаа илүү ихээр нөлөөлж идэг тэр одоо хүнсүүдийг өнөөдөр бас бүгдээрээ ярилцъя. За үүнд бол одоо халуун ногоо орж ийн. Одоо амтлагч ихтэй хоолнууд орж ийн. За хит их одоо шарсан, хуурсан, за тосонд их одоо шарсан одоо тэр одоо тосоо ерөөсөө солихгүй хийж байгаа хоол хүнс бол хотоод гизэнд бол маш асуудал үүсчихэд. За мөн одоо удаан шарах байж гэн, за мөн хяам орж ийн, зайд сурж ийн, за утсан мах орж ийн, түргэн хоолнод орж ийн. За өөх тос ихтэй буюу хотоод гизэнд маш удаан шингэц, удаантай хоол одоо орж идэг. За мөн одоо тэр газтай хундаа байж гэн, за цитрусийн төрлийн жимсүүд байж гэн, арх бол уух болон за тамхи татах байж гэн. Эдгээр нь яг юу болдог вэ гэвэл хотоодны одоо хүчлийг илүүхээр одоо хит их хүчлэг болгоод нэмэгдүүлж идэг. Хотоод бол өөрөө хамгаалах тэр одоо давхарга үйж идэг. Тэгэхээр хотоодыг хамгаалах ёстой тэр давхаргыг бол илүүхээр гэмтээж идэг. Ингэснээр хеликобактер гэдэг зүйл бол монголчуудад бол маш өндөр бол байж идэг. Хеликобактери амьдрах за мөн тэр хоруу чанарыг бол илүүхээр дэмжиж өгчдөг зүйлүүд бол саяын хүнсийг хэтрүүлэн хэрэглэх бол байдаг юм аа. За хотоод бол өөрөө тэр хүчлэг орчин байж идэг. Тэгээд энэ хотоодны хүчлэг орчин бол өөрөө тэр хоол босруулах үйл ажиллагаанд маш сайн оролцож тэр хотоодны одоо үүргийг маш сайн гүйцэтгэхэд бол хотоодны хүчил бол өөрөө маш сайн нөлөөлж идэг. За дээрэс нь мөн хотоод гизэнд ямар нэгэн байдлаар орж иж байгаа тэр нэм бактерийг устгахад илүүхээр тусалж хотоодны хүчлэг байж идэг. За тэгвэл хотоодны хүчлэгийг илүү ихээр нэмэгдүүлэх тэр саяын дурдсан хүнсүүдийг та хэтрүүлэн хэрэглээл байх юм бол хотоодны шарх, хотоодны улаалт бүр цаашлаад хотоодны хавдар үүсэх эрсдлийг бол маш ихээр нэмэгдүүлээд өгчдгийг анхаарах хэрэгтэй. За тэгээ саяын дурдсан хүнсүүдийг бол ялангуяа тэр хотоодны улаалттай гэсэн, за хотоодны шархлаатай гэсэн ерөнхийдөө хотоодыг бас эргэж дурандуулаарай, үзүүлээрэй гэж хэлсэн хүмүүс бол харьцангуй анхаарч бага хэрэглэн за эмч маань одоо бүр хоригдсон хүнсүүдийг бол бас хэрэглэхгүй байх нь бол зүйтэй юм аа. Мэдээж бид нар эмийн эмчилгээнээс гадна хоол бол маш сайн эмчилгээ болж идэг. Хоол хүнсэндээ анхаарахгүй одоо дэглэмээ алдаад байх юм бол эргээд асуудал үүсч идэг юм зүйл байж байгаа. За тэгвэл харьцангуй эрүүл буюу хотоодны ямар нэгэн асуудалгүй хүмүүс бол саяын хүнсүүдийг бас тодорхой хэмжээнд бол яг хэрэглэн гэхдээ хэтрүүлээд эсвэл байнгын өндөр хэрэглээтэй байж болохгүй. Ингийн болон хотоодын чинь хамгаалалт тогтолцоог алдагдуулаад хотоодны асуудалтай болох нэ.